Сайн мэцхан уу. За үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Дараахан бичлэгтээ давтай морил. За би өнөөдөр ямар бичлэг хийх гэж авъя гэхлээр ингээд ярьсан бичлэг хийе гэж бодсон. Тэгэхээр та хэд маань гоё үзэж байгаа хүмүүс байвал ямар нэгэн зүйл хийж хата гэрээ цэвэрлж хата гадаа алхаж хата ч юм уу хингээ үзэж одоо шүү. Заавал ингээд одоо үргэлжлээд ингээд би зөвхөн ярина. Өөр бичлэг орж ирэхгүй болохоор та хэд ингээ гоё сонсоорой. Тэгээ надтай хамт байгаарэ гэж хэлээ. Тэгээ өнөөдрийн сэдв юу байх вэ гэхээр ер нь бол одоо ингээ 25 ингээд дундаа орчлоо. Тэгээ 6 сараараа одоо бараг 7 сар болж байна. Тэгээд өмнөх 24 оныхон өөрийнхөө талаар ерөнхийдөө яриа гэж бодсон. Тэгээд яг ингээ он дуусгаас өмнө ер нь өмнөх жилээ бас нэг дүүнээд одоо байгаагаа бас нэг тунгааж үзээд тэгээ гоё өөрхөн сувагт бас үлдээе гэж бодлоо л да. Тэгээ хэрвээ миний ингээд бичлэгийг анхнаас нь үзчихсэн хүн байхан болоод би ингээд найзлуутаа болохоос өмнө ганцаар амьдэрдэг гэсэн шүү дээ. Өмнөх ингээд ганцаар амьдэрж байгаа влог бичлэгүүд бас байгаа. Тэгээд тухайн үед ер нь бол яг ганцаар амьдэрч байхдаа ямар байсан бэ гэхээр яг нэг тийм өөрөө өөрлөгөө өнгөсөн яг нэг тийм жилээсэн 24 он яг өөртөөгөө нэг тийм нүүр тулсан ер нь юун сонирхолтой, юу хийх дуртай, юу хийж чаддгүй гэдэгтэйг нүүр тулсан. Өмнө нь ол нэг тэгэж удаан хугацаагаар би ганцаар амьдарч үзэж байгааг байхгүй юу. Яг хөө хэлний бичлэг татааны хитээс ганцаараа байсан. Тэгээ бусдаар бол танд румиттэй ингээ хамт хүнтэй амьдардаг байсан. Тэгээд яг урт хугацаагаар ингээ ганцаар амьдарсан нь бол яг 24 он байсан. Тэгээ би бүр яг ингээд 23-аас 24 он шилжих яг шинэ жилээр ч гэсэндээ би ганцаараа оноо гаргаж ирсэн. Яг тэгвэл хойдээ заах ингээд өмнөдөө гаргах ч юм уу тий хамаатныхаа ихчдэр хол исэн ч гэсэн хамаагүй очиод он гаргах тийм боломж байсан ч гэсэндээ би зүгээр ганцаараа ингээ гарахыг сонгосон. Тэгээ би тухайн үед бодохдоо за энэ ингээд миний ихний бөгөөд эцэг удаа ганцаараа он гаргах тийм жил байгаасэ гэж бодсон. Тэгээ би тухайн үедээ тэгээд яг ийм гоё тэмдэглэлт он солигдох энэ хүчүүд ингээ дандаа л гэр бүлэрээ найз нөхдөөрөө олоолаа байдаг шүү дээ. Ер нь бол тэнгууд би яг тэр үед за ер нь ингээд гэр бүлтэйгээ хамт байхын, найз нөхдөдтэйгээ хамт байхын тий тэр хүмүүсийн гоё үнцнийг өөрөө яг толтол нь мэдрээ гэж бодоод ирэхэд бол тэрийг ганцаараа он гарахыг сонгосон. Тэгээд бол ер нь бол мэдэрсэн. Гэхдээ та хэд хэрэг сонирхон бол би ингээ оноо гаргасан тийм влог байгаа шүү заяа. Тэгээд би нэг өөрхөн ингээд идэх дуртай зүйлүүдийг тэгээд өмнө нь ингээ Монгол хата дандаа ингээ зурагтаар Монголын машин шогч юм уу тиймэрхүү шинжилгээ холбогдлын юмнууд үзэх нэг гоё дээ шүү дээ. Тэгээд тийм юм YouTube дээрээс үзээд ерөөдөө тэгж оноо гаргасан. За тэгээд нэг сарын 1-2-наас эхлээд би ингээд маш их зүйл бичээд өөртөө ярилцаад одоо би энэ жилийг яг юу хийж өнгөрөх вэ? Одоо яг өөрийнхөө юун дээр анхаарах вэ? Гэ ингээд бодонгууд хамгийн түрүүнд толгойн дотор орж ирсэн юм ингээ илүүдэлж ингээ хасах байсан заяа. Тэгээ дараа нь би ингээд өөрийнхөө хүрээллийг ямар байлгах вэ те? Ямар хүмүүстэй ойр байх вэ? Амьдралдаа хэнийг оруулах вэ? Хэнийг гаргах вэ ч юм уу те? Тэр тал дээр өөртөө ярилцаад бас дүгнэлт хийгээд өмнө нь ер нь ямар байсан, юу үзэж тулсан гэдэг өөрийнхөө амьдралаас бас суралцсан юмнуудаа бодоод ер нь яг тэгэж эхлүүлсэн жил байсан. Эхлэл нь бол тэгэж тавигдсан. За тэгээ би хамгийн түрүүнд за ингээд өөртөө дүүлэлт хийчлээ. Өөрийгөө одоо хамгийн түрүүнд өөрчлөх зүйл за илүүдэлж ингээ юм байна гэдгээ бодчихлоо. За тэгвэл одоо дараа нь явах уу гэд үйлдэл хийж эхлэх хэрэгтэй гэж бодоод за би энэ сарын 3 байна уу 4-өөс байна уу тэгээ шууд фитнес бүртгүүлээд багш аваад тэгээд фитнесээр хичээлж эхэлсэн. За тэгээ фитнесээр хичээлж явах зураа тэр чинь бас дахиад өөртөө танилцж авахгүй за би хэр их төвчээртэй вэ те би хэр тууштай байх хэвтэй вэ би хэр их сахилах баттай вэ гэдэг дээр ингээ өөртөө нүүрт болчих байхгүй. За яг би ингээ багш аваагүй эсвэл багшаа буруу сонгоод ч юм уу те тэгээ хэлсээс мэл магадгүй ингээ үдээд хайцсан ч гэж магадгүй. Тухайн үед би ингээд айгуу зөв багш дээрээ зөв ингээд системээр дасгалаа ингээ хоолтой зохицуулаад явж исэн болохоор би өдөрт хүртэл ингээ тууштай байж байгаа гэж өөрөө боддог. За тэгээд за хамгийн түрүүнд тэгээд
дасгал хийгээд эхлэхээр аяандаа ингээд хоолоо зохицуулаад ирэхээр ч гэсэндээ гадуур ингээ хоолохгүй мөнгө дүүрэх нь багасаад аяандаа ингээд юм жигдрээд зэгцрээд ирдэг юм билээ. Тэгээ ингээд бүх юм ингээд одоо хоолтой бас айгүй холбоотой байдаг юм шиг надад. За бүх юм ч хаашаа ер нь бол хоолтой айгүй чухал санагдсан. Тэгээ хоолт ингээд тэнцвэртэй хооллоо тэрэнгүүт ингээ миний даавар ч гэсэндээ савлахгүй тий тэнцвэртэй байснаар миний ингээ шийдвэр гаргах төвшин ч гэсэндээ шал өөр тий бодож санаж байгаа юмнууд тий дараагийн зорилгоодыг ингээ зөв тавьж эхэлж байгаа юм шиг надад бол юм шиг ч биш ер нь тэгсэн. Тэгээд би амьдралаа ер нь юу хүсэж би миний одоо өөрийгөө төсөөлдөг би ямар хүн байх вэ? Би өөрийгөө ямар хүн болоосай гэж боддог вэ гэдгийг ингээ бодоод за тэгээ манифестийн талаар нэлээ ингээ сонсч сонирхож эхэлсэн. Өмнө нь яг уу миний анзаарсан тэр юм уу эсвэл бол их нодлонгоос нэлээх тэгж манифест гэдэг үг хэллэг ашиглагтаа тиймэрхүү төрлийн бичлэгүүд олжширсан уу? Яг хизэнээс бол гэсэн мэдгүй байна. Миний хувьд гэвэл яг 24 онд манифестийн талаар нэлээх сонирхож эхэлсэн. За тэгээд одоо тэ ертөнцийн татах хүч, татах хууль өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөрлөгөө татах тийм зүйл. Тэгээд би тэрийг ингээд сонс. За би ер нь ингээд өөрхөн төсөөллийн амьдралыг гоё бичээд тэгээд яг тэр ингээд болсон зүйлийг яг ингээд битсэн зүйлээ бодит болсон мэт ингэж төсөөлж өөрөө яг тэрэндээ ингээ орж тэр мэдрэмж ингээ тархинтаа даалт тохомсруулгаа хийж ингэж байх хэрэгтэй маань гэдгийг ерөөхдөө ойлгоход тэрийг ингэж айгүйх эхэндээ бол ингээд нэг тийм шууд бол ингээл чадахгүй байсан л да ямар ч тач ингээ бичиж байгаа нь тэгээд өөрийгөө төсөөлж бодож байгаа. Тэгсэн мөртлөө ингээл цаанаас нэг тийм сонирн бодлоод орж ирэл. Гэтэ яг ер нь юм байх уу ч юм гэдэг юм уу те. Тэгэж нэг тийм одоо нэг итгэхгүй тийм юм гарч ирээд захгүй. Тэгээд явцдаа ингээд гоё юм бодоод ирэхээр сэтгэл санаа ч гэсэндээ сайхан болгоцсон болохоор гоё зүйл тандаа бодвол тэг өөртөө сайн сайхныг хүсэл өөртөө хүсдэг сайн сайхан ч гэсэндээ ингээд бусдад хүсдэг болоод ер нь ингээд гоё тиймэрхүү гоё нэг тийм ирч хүчтэй байсан. Тэг ингээд сайхан зүйл бодоод ирэхээр за тэгээд ерөөдөө сайхан зүйл бодоод ингээд тодорхой ингээд цэвэрлээд ирсэн чинь бас ингээд миний ер нь бол ингээд зөв амьдралын хэм маяг ингээд гоё тогтоод ирсэн аахгүй. Би ингээ гоё юм бодоод стресстгүй байгаад ахгүй миний нойр ямар нэгэн асуудалгүй те хоолны туршилт дээш доош ингээ их савлахгүй тэгээд эрэнгүүт чинь би ингээ эрт унтдаг болж байгаа. Эрт унтахаар мэдээж авахгүй эрт зэрдэг болж байгаа. Тэгээд эрт зэрээд өөртөө ингээ тайван өглөө эхлүүлээд за тэгээд тэр үед ингээ манай гэртээ ойрхон ингээ гоё уул руу гардаг тийм юу байсан. Тэгэнгүүт тэгээд гоё за хажууханд ийм гоё газар багт чинь би одоо тэг гэртээ суугаад хааш ингээл гоё гараал алхаж байгаа юм 30 минут өөртөө зарцуулж алхаа тэг гэртээ орж ирээ гоё obvious шинэ ногооны смути ч юм уу ингээ гоё ирүүл тийм өглөөний цай ууж эхлэв те. Тэгээ ер нь аль тийм байсан. Тэгээд миний яг ингээд өөртөө боддог байсан тухай 24 оны гэ манифест маань ингээд надад биелсэн юм шиг одоо ингэ бодогдоод биелсэн байгаа байхгүй юу? Би тухайд ингээд яг юу гэж бичижсэн бэ гэхээр ингээд тайттэй сонирхол яг ингээд миний бичижсэн юмнууд бүгд ер нь бол биелсэн. За 90% ч юм уу те. Одоо би мэдээж ингээд амар гоё YouTube-ийг мэдээж амар итгэвтэй хийх хүсчихсэн. YouTube-ийн хандлаа бичээд за тиймэрхүү. За энэ дээрээс би энэ төвчдөр бол миний их амьдралын их зүйл байгаа. За тэгвэл би ингээд 23 оны энэ болохоор 23 онд юм байна. 23 онд энэ 24 онд. За энэ 24 оны яг 1 сарын 28-нд бичсэн байгаа байхгүй юу? 24 оны 1 сарын 28-нд чи би нэг ганцаар амьдраад нэг сар гарan болсон. Тэгээ фитнес хичээлээ нэг 3-7 хоног л өнгөрсөн байна. За тэгнэ. Бараг жилийн дараа дахин бичиж байна. Өнөөдөр жирийн л нэг бүтээсэн өдөр. Ядаж байхад дуусгаж байгаа балаа аваад гараад ирчихжээ. Тэгээд ингээд нэг тасалдсан заяа бичиж байна. Тэгээ өнөөдөр би амарч байна. Өглөө босоод угаалгаа хийжээд холооны цутан шүл хийж идэж үзв. Ганцаараа амьдарч байгаа амьдрал маань маш их таалагдж байгаа. Өөртөөгөө илүү их танилцаж байх шиг. Ер нь бодоод байхад хүний амьдрал маш чухал цаг хугацаа ганцаараа амьдрах юм шиг санагдаж байна. Хүнд ч юунд ч найдахгүй бүр бүх зүйлийг өөрөө л хийн. Хийхээ хүссэн зүйлээ ч хинээс ч хамаарахгүйгээр
багаар юу хийж амьдрах тэрийгэ бодож байгаа гэж хэлжээ. За энэ нь ер нь нэг өдрийн тэмдэглэл маяг юм болчих ерөөхдөө. За тэгэнгүүт 24 оны 4 сарын 13-нд бичсэн байгаа байхгүй. За миний зорилго төлөвлөгөө гинэ. За би яг одоо болж байгаа, болон бодож байгаа бүх зүйлээ хичээе. Одоогор миний амьдралаа хөвшүүлж байгаа зөв амьдралын хэм маяг зуршил надад маш их таалагдж байгаа. Өшөөч хилээх сурах хөвшүүлэх зүйл их байна гэж бодож байна. Энэ жил багтаж бодибилдингийн тэмцээнд орно гэсэн заяа 4 сард. Тэнгүүтээ топик 5 авах. За энэ дээр бол яг 4 л болсон. Ганцаараа аялах гин. Англи хэлээ сайжруулах, яриагаа сайжруулах гэж хэлсэн байна. За тэгээд явж байгаа 8 сарын 19 гээ бичсэн байна. За энэ нэлийн хурдан биччихээ. Энийг уншвал жоохон хурдулчих юм шиг байна. За хүсэл талархал гэж биччихээ. Энэ жил миний амьдрал шин сорилт, шин хүн, шин мэдрэмж гээд маш сонирхолтой байгаа. Эрүүл саруулаад жаргалтай амжилт бүтээл дүүрэн энэ л амьдралдаа би талархаж байна. Миний хайртай бүх хүмүүс болон би өрөөлж эрүүл саруул сайхан болтугай гинэ. За ямар ч ч ингээд миний битсэн ингээд би тэнгуүтэй энэ дээр ингээд бас найз залуугаа ямар хүн байгаасэ гэдгийг ингээд битсэн байгаа байхгүй юу? Тэрийг нэг уншаад явах зэ. Гэтэ яг одоогийн байгаа найз залуу маань яг тийм хүн. Тэгээд би бас 4 сар гэдэг чинь фитнесээр хичээлээ дөнгөж нэг 3 сар гарны дараа ингээд тэмцээнд орно гэж ингээд бодож байсан байхгүй. Тэгэхгүй яг би тэмцээнд орсон 10 сард нь. Гоё бас. Тэгээ би ингээд битснээ ер нь мартцсан за ингээд бичээ орхисон энэ дэвтэр ингээд нэг. Тэгээд сүүлний уншсан ч үгүй ээ гэж бодоод тэгээд битсэн юмнууд уншаа амар хөөрхөн санагдав. За тэгээд явж байгаа 24 оны хамгийн сүүлд ингээд 12 сарын 19-нд гээд бас айгүй хурдан битсэн байхгүй юу? Энэ болохоор ингээд 24 оныхаа талархлыг битсэн байна. Ингээд бичгээр ч хүн айгүй их ингээд бодож бичэн штэ мэдээж гараах ингээд бичиж байгаа. Тэнгүүд бичгээр чи ингээд бодож бичиж байгаа болохоор өмнөх юм руугаа ингээд өнгөж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ өөрөөгөө ингээд дүгнж эхлээд тэгээд бичих юм надад айгүй их таалагдсан. Тэгээд ер нь бол бас ингээд бичих чинь сэтгэл зүйд ч гэсэн айгүй сайнаар нөлөөлөв. Тэгээ би нэр сэтгэл зүй гэдэг тал дээр нэр нэг юм хэлэх юм бол жишээ нь ингээд трама ч гэдэг юм уу тий сүлээд одоо хэдэн жилийн өмнөөс ингээ айгуух тийм сэтгэл зүйн тэмхүү гэлэг ашиглагддаг болсон шүү дээ. Тэгээ энийг нэг талаараа хүмүүс ингээ айгуу юм бол болгонгод травмачлаа гिचлээд гэх юм ингээл айгуу тэгж байгаа гэд тэгээрээд байдаг. Надад миний хувьд болохоор яг иймэрхүү үг хэллэг хүмүүс ашиглагдаж ирэхээр одоо өөрийгөө илүү их одоо сэтгэл зүйрөө өнгөх ч юм уу тий би ямар нэгэн тийм урьдаас авч исэн тийм надад шарах байгаа илүү надад нэг тийм гомцон гомдол байгаа илүү гэдэг ингээ бодож үзэх юм уу тий надад болохоор тэр тал дээр айгүй зөв юм шиг санагдаад байхгүй тэгэж одоо сэтгэл зүй үг хэллэг илүү их ашиглагдах нь. Гэхдээ яг хоо ингээд жоохон одоо хүүхдүүд ч юм уу эсвэл юм бол ингээл нэг жоох юм дээр травмачлаа энэ гэдэг ах нь бас нэг талаараа буруулах л та. Тэгээ илүү юм хоёр талтай. Тэгээ би ер нь сэтгэл зүйчийн одоо нэг тийм судалгаа биш одоо юу юм бэ? Тест ингээ бөөлжсэн сэтгэл зүйчээс аваад тухайн идэхэд хийжлээ. 50,000 ч үлээ. Тэгээд тим тест бөглөөд одоо байгаа сэтгэл зүгээ ямар хөө байгаа ингээд яг тэр тестийн дагуу ингэж дүгнүүлээд тэрэнд тохирсон ингээд зөвлөмж аваад бас тэр айгуу надад ичгүй санагдсан. Яг нөгөө сэтгэл зүйчдийн цаг аваад ярилцаагүй ч гэсэндээ зүгээр одоо минийх болохоор нэг тийм амар юу сэтгэл готрол юм те тиймэрхүү төвшөнд биш байгаа байх гэж бодоо эхлээ ямар ч таж ингээ өөрийгөө тест хийгээ үзье гэж бодоо тестлжсэн. Тэгээ минийх ерөөхдөө хайрсан гайгүйсэн. Тэгээд зөвлөмжүүд нь ч гэсэндээ ерөөхдөө бол гоё өөрийнхөө дотор байгаа юм гаргаж ярилцчи, биччихи, тасгалж ингэж тэгж гэсэн ерөөхдөө нэг тиймэрхүү зөвлөмжүүд байсан. За тэгээд за ингэж жагаад 25 оныхоо төлөвлөгөө бичсэн байна. Тэгээд ингэж хэлсэн байна заа. Би ингээд 24 онд ингээд уулзсан талархсан ингээд хүмүүсээ бүгдийг ингээд бичсэн байхгүй. Тэгээ яг юунд нь талархаж ирсэн ингээд айгүйх бичсэн. Тэгээ энийг уншвал бас айгүй урт болох. Тэгээ энийг зөвхөн өөрсдөө ингээд хэлчихье. Тэгээд та бүхэндээ бас амар гоё юм бичсэн байна заа. YouTube ингээд үздэг хүмүүстэйгээд намайг холоос дэмждэг, гоё үг хэлдэг, урамшуулдаг бүх хүмүүс талархаж байна. Хүнд сайхан үг хэлж хүнээс сайныг олж харж чаддаг байна гэдэг хамгийн сайхан зан чанар. Миний YouTube сувгийг үзэж надад дэмжлэг одоо урмын үг хэлсэн бүх хүмүүстэй талархаж байна гэж хэлсэн.
Энэ 24 онд минь надтай таарсан, найзлсан, заасан, хайрлсан, холдсон гэд бүх хүмүүст баярлаа. Өөртөө хүсдэг бүх сайхан бүхнийг та бүхэндээ хүсье. Бүгдээрээ эрүүл энх байж, ажил үйлсэн бүтэмжтэй, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 24 он минь чамайг сэтгэл дүүрэнгүүдэд дараадаа илүү амжилттай, аз жаргалтай, эрүүл сарвал, элэг бүтэн, инх тонх, элбэг дэлбэг байхыг зориход би бэлэн байна гэж чийд 24 оныхаа хамгийн сүүлийн ингээд өгүүлбэрийг дуусгасан байна. Тэгээд артлын нууц нь ингээ 25 оныхаа юмнууд бичсэн ба би нэг одоохондоо нэг уншихгүй байж байгаа яг 25 он дуусахтаа яг дүгнэж ингээ уншия гэж бодож байна. Тэгэхээр би ингээ харахгүй өөрөөсөө нуулаа. Тэгээд энэ дэвтрээ 25 он дуусгаад дахиад нэг дэлгэж уншия гэж бодож байна. За тэгээд ертөнцийг татах хууль одоо манифест гэдээ байгаа штэ. Тэнгүүд өөрөө хүсдэг сайхан амьдралыг өөрөө яг тэндээ очсон юм шиг гоё бодож үзээд далд ухамсартай суулгаад дархиндаа итгүүлээд ер нь л нэг тийм одоо манифестийн талаар зөндөө олон гоё сувгууд өгдөө штэ ярьдаг тиймэрхүү зүйлийг гоё сонсоорой гэж хэлээ. Би яг ингээд яг тийм ингээд нөгөө тэр юу юм бэ мэрэгжлийн өгүүлбэрийг ашиглаад тэгж гоё яг тайлбарлаж чадахгүй байгаах зүгээр өөр дээрээ ингээд болсон өөр дээрээ турсан тэр ингээд юмнуудаа та бүхэндээ бас хуваалцъя гэж бодоод мөн өөрөө 24 оны амьдралыг ч гэсэндээ гоё ингээд бичлэг болгоо YouTube сувганд та мөхөлчээ гэж бодсон. За тэгээд ийм байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Нэр миний Instagram хуудсыг дагаарай. Тэгээд мэдээж лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Bye.